ер нь бол ямар ч хүн энэ ковид гэдэг халдварыг аваад эдгэрчий гэж бодож болохгүй. Яагаад вэ гэхээр за нэгдүгээрт одоо хурц үедээ бас хүндрэх аюултай. Хоёрдугаарт юу вэ гэхээр зэрэг халдварын дараах урт хугацааны одоо үр дагавар тийм ээ сөрөг үр дагавар маш их байгаад байгаа. Тэгэхээр над дээр сүүлийн үед энэ халдварын дараах улсууд маш их ирээд байна л да. Тэгэд энэ дээрээс харахад бол маш олон одоо шинж тэмдгүүд бол үлдэц ихтэй өвчин юм байна гэдэг нь тодорхой болчиход байгаа. Тэгээ энэ үлдэц бол нийт одоо коронавирусын халдвар авсан улсуудын бараг л 30-аад хувьд бол байдаг. За зарим одоо судалгаагаар бол 50-60% хүртэл ямар нэгэн үлдэцтэй байгаад байна гэж яваад байгаа. Тэгээ энэ үлдэц нь бол зарим хүнийх бол 2-3 сар богиндоо, урттаа бол хэдэн жил гэж яригдж байгаа. Вакцин дээр 3 юмыг үздэг гэж. Өвчлөлөөс хамгаалах чадвар, нас баралтаас хамгаалах чадвар, одоо халдвараас хамгаалах чадвар тийм үү. Гэтэл хэдийгээр халдвараас хамгаалах чадвар тааруулж гисэн нөгөө вакцин маань өвчлөлөөс хамгаалах чадвартай ч юм уу, нас баралтаас хамгаалах чадвартай байх юм бол бас мууч бас биш. Энэ бол 3 үзүүлэлтийн нэг л байх нь шүү дээ. Эсрэг биеийнхаа хэмжээг л үзээд байгаа болохоос ш тэр эсрэг бие чинь халдвараас хамгаалж чадчихэв үгүй юу гэдгийг сайн үзэхгүй байгаа нь бас одоо хитрхи тайвшрах тийм ээ. Би бол халдвар авахгүй юм байна гэж бодож буруу одоо бодол үүсгэж үт юм уу. Энэ нь буцаагаад одоо нөгөө улсууд маань чөлөөтэй гадуур яваад халдварыг тархах эрсдэл үүсгээд байна уу гэж. Ерөө чи вакцин хийлгээд бүр чамд ямар ч эсрэг биед огт үүсэхгүй тийм үү. Нөгөө чанартай ч бай, чанаргүй ч бай, огт реакц өгөхгүй байх юм бол чи вакцинаа солих хэрэгтэй л гэсэн. Яг халдвараас хамгаалах чадвар тал дээрээ бол одоо хамгийн сайн нь бол одоогийн байдлаар одоо Америкийн Pfizer вакцин байгаад байна л да. Манай судалгаагаар ч гэсэн. За дараа нь бол одоо халдвараас хамгаалах чадвараараа бол AstraZeneca бол сайн байгаад. Түүний дараа бол одоо Sputnik орж ирж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь нөгөө Verocell Sinopharm-ийн вакцин орж ирж байгаа л да. Иймэрхүү дараалалаар явж байна. Халдвараас хамгаалах чадварын хувьд бол. Гэхдээ үнэхээр одоо сонголтын хувьд бол маш хэцүү байна. Манай Монгол улсын хувьд бол нэгдүгээрт одоо халдвар маань улам нэмэгдчихлээ. Хоёрдугаарт болохоор зэрэг эдийн засаг бол маш бас л нөгөө тэсгийн аргагүй хэмжээнд хүрсэн шүү дээ. Ингээд хоёр одоо юмны ингээд бүр туйл руу ингээд ойртсон учраас одоо маш ухаалаг юмнуудыг хийхгүй бол одоо хитрхи хөшүүн байдалтайгаар ажиллаж болохгүй тийм уян хатан зөв ухаалаг маягаар ажиллах шаардлага бол гарсан. Би зөвхөн сонголт гэдэг утгаар нь бол одоо юу гэж ярьж байна вэ гэхээр зэрэг энэ одоо бүрэн хэмжээний одоо хөл хорой тогтоохгүй хэсэгчлсэн хөл хорой тогтоовол болдгүй мөл гэсэн бодол орж ирээд байна. Жишээлх юм бол одоо Улаанбаатар хотын одоо нэг 100 гаруй хороо байна шүү дээ тийм. Эндээс нэг хамгийн өндөр халдвартай байгаа нэг 10-аад хороонуудыг ингээ хөл хоройд байх юм бол энэ өвчний чинь бас хурдан саарна тийм үү. Хурд саарад эхлэхээр зэрэг одоо эмнэлгийн ачаал бас буурна. Эмч нарын ачаал сарцсангуй буурж эхэлнэ. Одоо нөгөө нөөцийн дутагдлалд орох нь арай гайгүй болж эхэлнэ. Эмнэлгийн орны ачаал маш хүнд байгаа. Тийм учраас хөнгөн туссан улсууд бол заавал одоо эмнэлэгт хэвтэх гэж битгий одоо их одоо дайраарай тийм ээ. Яг тэгвэл маш хүнд улсууд эмнэлэгт хэвтэж чадахгүй байгаа шүү. Хоёр уушиг нь хоёулаа битүү тийм ээ. Одоо хатгаа үүссэн. Одоо ковидын хатгаа шүү дээ. Ковидоос шалтгаалсан хатгаа үүссэн. Иймэрхүү улсууд хүртэл ингээ эмнэлэгт хэвтэх гэхээр зэрэг орн хүрэхгүй байгаа учраас хөнгөн улсууд маань болж өгвөл бушуухан шиг одоо нэгдүгээрт гараад эмнэлгээсээ гараад гэртээ одоо тусгаалаа гэрийн эмчилгээ хий. Анханасаа хөнгөн улсууд бол заавал одоо эмнэлэгт эмчлүүлэх гээд авах хэрэггүй. Нөгөө нэг эмнэлэгт жишээлбэл 100 хүн ажиллаж байгаа гэхэд бараг талан шахуу ингээд ковид тусчаад байгаа шүү дээ. Ковид тусгаар нөгөө тусгаарлалтанд ороод ажил өрөө гүйцэтгэж чадхаа болчихно. Тэгэхээр зэрэг нөгөө нэг үлдсэн 50 хүн дээр нь одоо 2 дахин ачаал ингэж орж ирээд байгаа байхгүй. Ачаал ихтэй мөртлөө авч байгаа цалин нь бол бага болохоор чинь нөгөө сэтгэлийн санааны бухимдал те нийгэм эдийн засгийн асуудал ч улам хурцтмал болоод эхлэхээр манай эмч нар бол үнэхээр төвчээр нь бол бас нэлээд алдагдаж байна л да. Тийм ээ. Бас аргагүй шүү дээ. Ингээд насан туршдаа сурчсан
тэр боловсролыг эзэмших гэж одоо хичнээн жил цалин бүнлүүгөө ажилласан билээ те. Ажил нь өөрөө ямар хүнд ажил вүлээ. Энэ тэрнтэйгээ бодоод үзэхэд авч байгаа цалинг нь харьцуулаад үзэхэд бол дэндүү бага цалин яригадаад байгаа юм. Тэгэхээр энэ цалинг бол ядаж нэг 2 3 дахин нэмчих нь зүг байх уу? 2 дахин нэмлээ гэхдээ бас тэмчих аймаар бас хангалуун амьдарчгаар хэмжээний бас цалин биш шүү дээ бас.